Хүн бүрийн амьдралд хүч чадалгүй сайхан сэтгэл нь бусдад үл хүндлэх боломж олгодог гэдгийг ухаарах мөч ирдэг. Хүмүүсийн хүндлэлийг та ганцхан өдрийн дотор алддаггүй. Хүндлэл аажмаар үгүй болдог. Эсэргүүцэн зогсох ёстой зүйлээ төвчих бүрд өөрийн тогтоосон хэл хязгаарыг үл тоомсорлож болно гэдгийг бусдад ойлгуулах бүрд хүндлэл баг багаар алга болдог. Хороо ертөнц таныг үргэлж сайхан сэтгэлээр тань хэмжиж харьцдаггүй. Харин таны тууштай хамгаалж мөрддөг зарчим хим хэмжээний дагуу танд ханддаг. Таны чимээгүй байдал, сахилах бат, өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндлэх хандлага нь бусдын танд хандах хандлагыг өөрчилдөг, үл үзэгдэх хүч болдог. Өнөөдөр та яагаад хүмүүс сайн хүнийг хүндлэхээ болдог? Жинхэнэ дотоод хүч хэрхэн байглаас зайсан нэр хүндийг бий болгодог. Мөн хамгийн агуу хүч гэдэг нь бусдыг уур хилэнгээрээ айлгах бус, харин таны хүндлэлийг алдахаас айлгах болохыг олж мэднэ. Анхааралтай сонсоорой. Учир нь энэ мэдээллийг сонссны дараа таныг гаргах ганцхан шийдвэр хорвоо ертөнцийн таныг харах өнцгийг бүрэн өөрчилж чадна. Хүмүүс хүндлэлийг чанга дуу хоолой, өндөр албан тушаал, эсвэл биеийн хүчний давуу байдлаар олж авдаг гэж бодох нь олонтаа. Гэвч байгалыг ажиглавал та үүнээс өөр үннийг олж харна. Хамгийн өндөр мод салхитай маргалддаггүй. Уул өндрөө хизээж зарлдаггүй. Гол мөрөн хаашаа орсож байгаагаа тайлбарладаггүй. Тэд зөвхөн оршин байгаагаараа л бусдын анхаарлыг өөртөө татаж хүндлэлийг төрүүлдэг. Хүн төрлөختөн ч үүнээс ялгаагүй. Хамгийн хүчрэг хүмүүст өөрсдийн үн цэнийг бусдад нотлон харуулах шаардлага бараг гардаггүй. Учир нь тэдний хийж буй үйлдэл үн цэнийг нь тасралтгүй илэрхийлж байдаг. Гисэн хэдий ч олон хүн өөрсдөө ч мэдлэггүйгээр бусдад өөрийгөө үл хүндлэх хандлагыг сургадаг. Тэд сул дорой учраас бус, харин төр зүрийн хүлээн зөвшөөрөл олж авахын тулд өөрийн нэр төр, эрхэм чанарыг байнга золиосдог учраас тэр юм. Таныг хамгийн түрүүнд хүндлэх ёстой хүн бол өглөө бүр толинд өөдөөст нь харж буй та өөрөө юм. Та өөрийн зарчмуудыг үл тоомсорлож, өөртөө өгсөн амлалтаа дахин зөрчиж, дотоод амар тайвныг тань алдагдуулдаг зан авирыг байнга төвчсээр байвал таны оюун санаа өөрийн хэрэгцээг тохиролцож, хойш тавьж болдог зүйл гэж итгэж эхэлнэ. Энэ итгэл үнэмшил дотор тань нэгэнт суувал та өөрөө ч анзааралгүйгээр зан авираа өөрчилж эхэлдэг. Та ердөө оршин байгаагийнхаа төлөө уучлал гуйх мэт болдог. Үзэл бодлоо илэрхийлэхийн өмнө эргэлздэг болдог. Бусдын урмыг хуулахаас айхатлаа өөрийнхөө урмыг байнга хугалсаар байдаг. Энэхүү чимээгүй зуршил нь таны тогтоосон хэл хязгаарыг ямар ч үр дагаваргүйгээр давж болно гэдгийг бусдад аажмаар ойлгуулдаг. Хүндлэл гэдэг бусдыг хүчээр өөрийгөө бишрүүлэх замаар бий болдоггүй. Харин тууштай байдлаас урган гардаг. Хинч хараагүй үед ч хэлсэн үгэндээ хүрэх бүрдээ та өөрийн мөн чанарыг бэхжүүлдэг. Төр зүрийн тав тухын төлөө үнэт зүйлсээсээ урвахаас татгалзах бүрд өөртөө итгэх итгэл тань улам гүн бат болдог. Өөртөө итгэх итгэл чанга дуугардаггүй. Энэ нь тайван байдаг. Өөрийн үн цэнийг хэдийнэ мэддэг учраас бусдын анхаарлыг эргэлхийлдэггүй. Олон хүн сайхан сэтгэлийг хязгааргүй төвчээртэй андуурдаг. Сайн хүн байна гэдг нь доромжлол, залмих,
үл хүндэтгэлийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг гэж тэд боддог. Гэвч хэл хязгааргүй сайхан сэтгэл нь өөрийгөө үл хайхрах болон хувирдаг. Та гэрийнхээ хаалхыг шөнө бүр онгорхой орхидог гэж төсөөлөөд үз. Танихгүй хүмүүс дотогш орж ирвэл та тэднийг буруутгах уу? Харин хэл хязгаар байгаагүй нь ийм үйлдэл гарах боломжийг бүрдүүлсэн гэдгийг та ойлгоно. Үүнтэй ижил зарчим таны харилцаанд ч үйлчилдэг. Давтагдсан үл хүндэтгэлийг ямар ч хариуцлага, үр дагаваргүйгээр уучлан өнгөрүүлэх бүрдээ та ийм зан авирыг хүлээн зөвшөөрч болно гэсэн дохиог чимээгүйгээр өгч байдаг. Энэ нь гэхдээ түрүүнгийн нэгэн болох ёстой гэсэн үг биш. Харин өөрийн байр суурийг тодорхой болгох хэрэгтэй гэсэн үг юм. Тайван атлаа эргэлзээгүй баттай байр сууринд асар их хүч оршдог. Цөөн үг хэлдэгч хэлсэн үг бүрийнхээ ард бат зогсож чаддаг хүн бусдын ойтоонд мартагдашгүй үлддэг. Тэд эцэс төгсгөлгүй маргалддаггүй. Өөрсдийг нь буруу ойлгосон хүмүүсийн араас хөөцөлддөггүй. Харин өөрсдийн тогтоосон хэм хэмжээ, зарчмыг сэтгэл хөдлөлөөсөө илүү хүчтэйгээр илэрхийлэх боломж олгодог. Хүмүүс хүндлэлээ алдах хамгийн том шалтгаануудын нэг нь бусдын сайшаал, зөвшөөрлийг цөхрөнгөө баран эргэлхийлэх юм. Бусдын сайшаал түр зуурын тайвшрал өгдөг учраас үүнд донтох амархан. Магтаал бүр таны үн цэнийн баталгаа мэт санагдаж, шүүмжлэл бүр таны хэн болох мөн чанарт халтаж буй мэт мэдрэгдэнэ. Өөртөө итгэх итгэлтэй нь бусдын үзэл бодлоос хамаарч байгаа цагт таны сэтгэл хөдлөл тэдний хяналтанд байсаар байна. Хэн нэгэн магтаалын үгээр таны сэтгэл санааг өргөж, ганцхан доромж үгээр дотоод амар тайвныг танд сүйтгэж чадна. Энэ бол эрх чөлөө биш. Энэ бол сэтгэл хөдлөлийн хамаарал. Жинхэнэ хүч таны өөрийн мөн чанар дотроосоо бүрэлдсэн үед илэрдэг. Хэн нэгэн таныг шударга бусаар шүүмжлэхэд та өөрийгөө хэн болохыг хэдийнэ мэддэг учраас сандарч дэвдэхээ болно. Хэн нэгэн таны гаргасан хүчин чармаалтыг үнэлэхгүй байсан ч таны зорилго тэдний үзэл бодлоос илүү бага учраас та замаа үргэлжлүүлнэ. Ийм дотоод тогтвортой байдал нь хүмүүсийг таныг захирах, аргалах оролдлого хийхээсээ өмнө дахин нэг бодоход хүргэдэг. Хүндлэлийг сулруулдаг өөр нэг чимээгүй зуршил бол хүн бүрд өөрийгөө тайлбарлах. Олон хүн гаргасан шийдвэр бүрээ зөвтгөн тайлбарлах хэрэгтэй мэт байдаг. Яагаад үгүй гэж хэлснээ тайлбарлана. Яагаад чиглэлээ өөрчилснөө тайлбарлана. Яагаад цаг хугацаагаа хамгаалж байгаагаа ч тайлбарлана. Гэвч шаардлагагүй тайлбар бүр таны эргэлзээтэй, итгэлгүй байдлыг аажмаар илэрхийлдэг. Улмаар хүмүүс таны гаргасан сонголт, тэдний зөвшөөрлийг авах ёстой мэтээр ойлгож эхэлнэ. Тайван тогтвортой оюун ухаан, өөрийн шалтгаан, учир тайлбарыг хүн бүр мэдэх хэрэггүй гэдгийг ойлгодог. Чимээгүй байдал заримдаа эцэс төгсгөлгүй үг ярианаас илүү эрх мэдэлтэй байдаг. Хэн нэгэн таныг өдөөн хатгах үедээ таныг сэтгэл хөдлөлөөр хариу үзүүлнэ гэж хүлээдэг. Тэд таны бухимдлыг хүсдэг. Учир нь таны бухимдал тэдэнд оюун санаанд тань нөлөөлөх боломж өгдөг. Харин та тайван, хяналттай хэвээр үлдвэл тэдэнд энэ хүчийг өгөхгүй. Сэтгэл хөдлөлийн эмх замбраагүй байдлаар
Өөрсдийгөө тэжээдэг хүмүүсийн хувьд таны тайван байдал таагүй мэдрэмж төрүүлдэг. Дотоод амар амгалангаа алтгаас татгалздаг хүнийг хянах боломжгүй гэдгийг тэд ойлгодог. Өөрийгөө хүндлэх чанар сахилга батаар дамжин улам бэхждэг. Биелүүлэхэд хэцүү амлалт бүрдээ хүрэх нь таны зан чанарыг бат бөх болгоно. Төлөвлөсөн цагтаа сэрэх, хүсэл урам зориг төрөхгүй байсан ч дасгал хөдөлгөөн хийх, эхлүүлсэн зүйлээ дуусгах, худал хэлэх нь илүү амархан байсан ч үннийг хэлэх. Эдгээр жижиг ялалт үл үзэгдэх, өөртөө итгэх итгэлийг бий болгодог. Хүмүүс таныг ганцаараа байхдаа туулсан тэр мөчүүдийг хизээж олж харахгүй байж болно. Гэвч таны дэргэд зогсох бүртээ тэдгээрийн үр нөлөөг мэдэрнэ. Аливаа орчинд хамгийн хүчрхэг орчгуутай хүн нь ихэвчлэн өөрийгөө бүрэн эзэмдэж чадсан хүн байдаг. Тэд амархан гомддоггүй, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж цөхрөнгөө бардаггүй, анхаарлын төвд орохын төлөө өрсөлддөггүй, юуг эрхэмлдэгээ яг таг мэддэг учраас үйлдэл бүрээ зориг, ухамсартайгаар хийдэг. Тэдний амар тайвныг магтаалаар худалдаж авч чадахгүй, шүүмжлэлээр ч нурааж чадахгүй. Олон хүн бусдад таалагдахгүй байхаас айдаг. Гэвч энэ айдас хүнийг байнгын буулт хийсэн амьдрал руу хөдөлдөг. Та хүн бүрийн таалалд нийцэх гэж хичээвэл аажмаар өөрөө алга болж эхэлнэ. Таны жинхэнэ дуу хоолой улам бүдгэрнэ. Төрөлхийн зан чанартай нь хүн бүрийн сэтгэлд нийцүүлэхээр бүтээсэн өөр багны цаана нуугдана. Эцэст нь та өөрийгөө үнэхээр хэн болохыг ч мартна. Хачирхалтай нь бусдын хүлээн зөвшөөрлийг хэдий чинээ их хэрэглэхийлэн хүмүүс таныг төдий чинээ бага хүндэлдэг. Учир нь дүр эсэхээс илүү жинхэнэ үнэнч байдал үргэлж илүү их хүндлэл төрүүлдэг. Таны хэл хязгаарыг сорих хүмүүс үргэлж байна. Тэд таныг үзэн яддаг учраас биш. Харин хүний мөн чанар, хэл хязгаар хаана байгааг байнга шалгаж байдаг учраас тэр юм. Зарим хүн таны яриаг таслана, зарим нь таны үзэл бодлыг үл ошооно, зарим нь таны өгөөмөр занг өөртөө ашигтайгаар ашиглана. Таны сонгож буй хариу үйлдэл бүр тэдэнд нэгэн сургамж болно. Та айсандаа дуугүй өнгөрвөл тэд энэ үйлдэлээ өргөлжлүүлж болно гэдгийг сурна. Та сэтгэл хөдлөлтөө автан тесэрвэл тэд таны сэтгэл хөдлөлийг удирдах чадна гэдгийг ойлгоно. Харин та уур хилэнгүйгээр тайван боловч тууштай байдлаар өөрийн хэм хэмжээ, хэл хязгаарыг дахин батлан харуулбал таны нэр төр, эрхэм чанар тохиролцож болох зүйл биш гэдгийг тэд ойлгоно. Хүндлэлийг айлгаж сүрдүүлэх замаар олж авах нь ховор. Айдсаар бий болсон хүндлэл илүү хүчтэй хүн гарч ирэх мөчөд арилдаг. Харин зан чанар зарчимд үндэслэн хүндлэл хэвээр үлддэг. Хүмүүс таныг гин буруугийн мэдрэмж, шунал, дарамт шахалт, эсвэл сайшаалаар удирдах боломжгүй гэдгийг ойлгох үедээ танд өөрөөр хандж эхэлнэ. Тэд таны дотоод амар амгалан хамгаалагдсан үнэт зүйлстэй нь бат бөх, таны оршихуй бусдын үзэл бодлоор булааж авч үл болох зүйл дээр тогтдог гэдгийг ойлгоно. Ихэнх хүн эрх мэдэл хамгийн чанга ярьдаг, хамгийн удаан маргалддаг, эсвэл үргэлж эцсийн үгийг хэлдэг хүнд байдаг гэж боддог.
Гэвч жинхэнэ сахилга баттай хүмүүсийг анхааралтай ажиглавал та үүнээс огт өөр зүйлийг олж харна. Тэд ярих гэж яардаггүй. Өөрсдөд нь тулгасан буруутгал бүрийн эсрэг өөрийгөө хамгаалах гэж улаардаггүй. Тэд чимээгүй байдал бол сул дорой байдал биш гэдгийг ойлгодог. Энэ бол өөрийгөө хянах чадвар юм. Харин өөрийгөө хянах чадвар нь хүний эзэмшиж болох хамгийн агуу хүчний нэг юм. Хэн нэгэн таныг доромжлох, шүүмжлэх, эсвэл өдөө хатгах бүртээ танд сонголт өгч байдаг. Та сэтгэл хөдлөлөө хянах эрхээ бусдад алдаж болно. Эсвэл өөрийн уян санааны эзэн хэвээр үлдэж болно. Ихэнх хүн шууд хариу үйлдэл үзүүлдэг учраас энэ шалгалтыг давч чаддаггүй. Тэд уур хилэндээ автан ухаалаг хүн хизээж гаргахгүй шийдвэрийг гаргадаг. Дуугаа өндөрсгөж, эцэс төгсгөлгүй маргалдан өөрийнхөө зөв болохыг баталгахын тулд олон цагийг зарцуулдаг. Ингэснээрээ тэд өрсөлдөгчдөө хүссэн зүйлийг нь яг өгдөг. Усыг төсөөлөөд үз. Жижиг шалбааг руу чулуу шидэхэд усны гадаргуу бүхэлдээ өвмөрнө. Харин яг тэр чулууг гүн нуурлуу шидвэл үүссэн долгиом бараг тэр даруйдаа алах болдог. Ялгаа нь чулууны хэмжээнд биш, усны гүнд байдаг. Үүнтэй адил сэтгэл хөдлөлөө хянах чадвар сул хүмүүс бусдын үзэл бодол, доромжлол, санал зүрэл дөөн бүрд тайван байдлаа алддаг. Харин дотоод гүнээ хөгжүүлсэн хүмүүс амар тайвнаа хамгаалах нь үн цэнтэй гэдгийг мэддэг учраас тайван хэвээр үлддэг. Олон хүн шууд хариу үйлдэл үзүүлэхийг өөртөө итгэлтэй байдлын илрэл гэж андуурдаг. Тэд нэн даруй хариулах нь хүч чадлыг харуулдаг гэж боддог. Гэвч жинхэнэ өөртөө итгэх итгэл яардаггүй. Эхлээд ажиглана. Эхлээд ойлгоно. Дараа нь хариу өгөх шаардлагатай эсхийг шийддэг. Тэмцэл бүр таны анхаарлыг хүртэх албагүй. Шүүмжлэл бүр таны тайлбарыг шаардахгүй. Заримдаа хамгийн агуу ялалт нь шаардлагагүй зөрчилдөөнд оролцохоос татгалзах байдаг. Чимээгүй байдал хүнийг нууцлаг, тааварлашгүй болгодог. Та өөрийгөө байнга тайлбарлаад байвал хүмүүс таны бодол бүр, гаргасан шийдвэр бүрийг мэдэх эрхтэй мэтээр ойлгож эхэлнэ. Харин чимээгүй байдалд тайван байж сурмагц бүх зүйл өөрчлөгдөнө. Бусад хүн таныг хэдийнэ мэддэг гэж таамаглахын оронд юу бодож байгааг тань сонирхож эхэлнэ. Таны үг цөөн болох тусам илүү жинтэй болно. Эцэст нь ярих үед таны үг, зорилго, утга учиртай байдгийг хүмүүс ойлгодог учраас илүү анхааралтай сонсно. Гэхдээ энэ нь бүх асуудлыг үл таамсарлах ёстой гэсэн үг биш. Ярих зайлшгүй шаардлагатай мөчүүд бий. Шудраг бус явдалтай нүүр тулж үннийг хамгаалах шаардлагатай мөчүүд бий. Гэвч тэр үед ч таны үг сэтгэл хөдлөлийн эмх замбраагүй байдлаас бус, харин тодорхой ойлголт, ухаалаг байр сууриас гарах ёстой. Тайван дуу хоолой ууртай хашгиралтаас илүү эрх мэдэлтэй сонсогдох нь олонтоо. Бусад бүх хүн хяналтаа алдаж байхад тайван байдлаа хадгалж чадсан хүнийг хүмүүс илүү тод сандаг. Шуурганы үеэрх хулс модыг төсөөлөөд үз. Мод салхитай тэмцэлтгийн оронд салхины аясаар бүхийдэг. Бүхийж чаддаг учраас амьдулддаг. Харин хэд хөшөө мод ижил хэмжээний дарамтад хуурах нь элбэг.
Сэтгэл хөдлөлийн уян хатан чанарч мөн адил үйлчилдэг. Танд тулгарсан сорилт бүрд хүчээр хариу үзүүлэх шаардлагагүй. Бусдын сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлээс таашаал авдаг учраас зориуд өдөө хатгадаг хүмүүс байдаг. Тэд зөрчилдөөнөөр дамжуулан анхаарал татахыг хүсдэг. Хичнээн их бухимдал үүсгэснээрээ амжилтаа хэмждэг. Тэд таныг уурлуулж чадвал өөрсдийгөө хүчтэй гэж мэдэрнэ. Харин та сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэхээс татгалзвал тэдний нөлөөлөл алга болдог. Чимээгүй байх хэцүү байдгийн нэг шалтгаан нь хүний эго бусдад хүлээн зөвшөөрөгдөх байнга хэрэгцээтэй байдагтай холбоотой. Эго өөрийгөө бусдад ойлгуулахыг хүснэ, магтуулахыг хүснэ. Хүн бүр өөрийнх нь үзэл бодолтой санал нийлхийг хүснэ. Хэн нэгэн танд эргэлзэх эсвэл байр суурийг тань асуух үед эго тэр даруй өөрийгөө хамгаалахыг эрмэлздэг. Харин ухамсар таны туулж буй замыг хүн бүр ойлгох албагүй гэдгийг мэддэг. Зарим хүн таны юу хэлэхээс үл хамааран юунд итгэхээ хэдийн шийдсэн байдаг. Тэдэнтэй маргалтах нь зөвхөн таны эрч хүчийг дэмий-өрнө. Эрч хүч бол таны хамгийн үнцэнтэй нөөцийн нэг юм. Шаардлагагүй маргаан бүр өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж болох байсан цагийг тань булаадаг. Сэтгэл хөдлөлийн зөрчил бүр таныг зорилгоос тань хөндөрүүлдэг. Өндөр сахилга баттай хүмүүс эрч хүчээ маш нэмбай хамгаалдаг. Тэд тухайн яриа өсөлт ахиц дэвшил авчрах уу, зөвхөн илүү их шуугиан үүсэх үү гэж өөрсдөөсөө асуудаг. Хэрв хариулт нь шуугиан бол тэд гомдол, хорсол тээлгүйгээр холдож чаддаг. Чимээгүй байдал бүн төвчээр сургадаг. Орчин үеийн амьдрал бүх зүйлд нэн даруй хариу өгөхийг шаарддаг. Ирсэн зурвас бүрд шууд хариулт нэхнэ. Нийгмийн сүлжээ яаран илэрхийлсэн үзэл бодлыг урамшуулна. Хүмүүс нөхцөл байдлыг бүрэн ойлгож амжаагүй атлаа хариу үйлдэл үзүүлэх дарамтыг мэдэрдэг. Гэвч төвчээр илүү зөв шийдвэр гаргахад хүргэдэг. Бодож тунгаасан хэдхэн хормын чимээгүй байдал болгоомжгүй хэлсэн үгнээс үүдэх олон жилийн харамслаас хамгаалж чадна. Таны нэр хүнд зөвхөн хэлсэн үгээр тань бус, мөн хэлхээс татгалзсан үгээр тань бүрэлддэг. Сэтгэл хөдлөл оргилсон үед хэн ч ярьж чадна. Харин өөрийг нь буруу ойлгож, шүүмжилж, эсвэл сорж байхад тайван хിവэр үлдэж чадах хүн тун зөвхөн. Энэ чадвар нь сэтгэл хөдлөлийн хувьд төлөвлөсөн хүнийг түр зуурын хүсэл, хөөрөлтөө захирагддаг хүнээс ялгадаг. Ижил асуудалтай тулгарсан хоёр удирдагчийг төсөөлөд үзье. Нэг нь хашгирч, эргэн тойрныхоо бүх хүнийг буруутхан, сэтгэл хөдлөлтөө хөдлөгдөн шийдвэр гаргаж эхэлнэ. Харин нөгөө нь анхааралтай сонсож, тайван байдлаа хадгалан, нөхцөл байдлыг бүрэн ойлгосныхаа дараа л хариу үйлдэл үзүүлнэ. Энэ хоёрын хэн нь илүү их итгэл төрүүлэх вэ? Хүнд хэцүү үед та хэнийг нь илүү найдвартай гэж үзэх вэ? Хүмүүс сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг ухаалаг чанартай холбон ойлгодог учраас тайван байдал аяндаа нэр хүнд нөлөө бий болгодог. Чимээгүй байдал өөрийгөө танин мэдэх чадварыг мөн бэхжүүлнэ. Шууд хариу үйлдэл үзүүлэхээ болох үедээ та өөрийн бодлыг ажиглаж эхэлдэг. Айдас, өөртөө итгэлгүй байдал, хэвссэн зуршлуудаа анзаарна.
Сэтгэл хөдлөлөөрөө зан авираа удирдуулахын оронд тэдгээрийг ойлгож сурна. Энэхүү ухамсар нь сэтгэл хөдлөлөө эзэмдэх чадварын үндэс болно. Таны чимээгүй байдлыг буруугаар ойлгох хүмүүс үргэлж байна. Зарим нь таныг маргалтгаас татгалзсан учраас сул дорой гэж бодно. Зарим нь таныг холдон явсан учраас ялчглаа гэж төсөөлж магадгүй. Тэд хүссэн зүйлдээ итгэх. Тэдний үзэл бодол таны зан чанарыг тодорхойлж чадахгүй. Жинхэнэ хүчийг маргаан бүрд ялж чадгаар бус, харин өөрийн зарчимд үнэнч хэвээр үлдэх чадвараар хэмждэг. Таны сахилга бат бэхжгийн хэрээр хүмүүс таны доторх нэгэн онцгой чанарыг анзаарч эхэлнэ. Доромжүүгээр таны сэтгэл хөдлөлийг удирдах чадахгүйг тэд ойлгоно. Шаардлагагүй хэрүүл шуугианаар таны анхаарлыг сарниулж чадахгүй. Дарамт шахалтаар таныг үнэт зүйлсээсээ татгуулзуулах боломжгүй. Таны чимээгүй байдал, анхаарал төвлөрөл, дотоод амар амгалан, нэр төрөгт нь хамгаалах бамбай болон хувирна. Эцэст нь хүмүүс таныг өдөө хатгах оролдлогоо болно. Учир нь хариуд нь тайван өөртөө итгэл, гуйшгүй өөрийгөө хянах чадвараас өөр юу ч олж авч чадахгүйгээ тэд ойлгодог. Хүндлэлийн тухай хамгийн том ташаалгалтуудын нэг нь бусад хүн тантай хэрхэн харьцахыг зөвхөн тэд өөрсдөө бүрэн хариуцдаг гэж бодох юм. Хүн бүр өөрийн үйлдэлд хариуцлага хүлээх ёстой нь үнэн. Гэвч таны тууштай хамгаалж мөрдүүлдэг хэм хэмжээ бусдын танд үзүүлэх зан авирыг мөн тодорхойлдог. Хүмүүс таны юу хэлж байгаагаас илүү юуг төвчж зөвшөөрч байгааг тань анхаардаг. Давтагдсан үл хүндэтгэлийг үл таамсарлах бүрдээ зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд дотоод амар амгалангаа золиослох бүрдээ хэн нэгэнд тогтоосон хэл хязгаарыг тань ямар ч үр дагаваргүйгээр даван гарах боломж олгох бүрдээ таны хэл хязгаарыг заавал хүндэтгэх албагүй гэдгийг тэдэнд чимээгүйгээр зааж байдаг. Хашаагүй үзэгсэлэн цэцэрлэгийг төсөөлөд үзье. Цэцгүүдийг хичнээн нямбай тарьсан байлаач хамгаалах зүйл байхгүй учраас хүмүүс болон амьтад дундуур нь явж эхэлнэ. Асуудал нь цэцгүүд үзэгсэлэнгүйдээ биш. Харин юуг хүндэтгэн хамгаалах ёстойг тодорхойлсон хэл хязгаар байхгүйд байгаа юм. Таны амьдралч мөн адил. Таны үнэт зүйлс, цаг хугацаа, эрч хүч, дотоод амар амгалан тэрхүү цэцэрлэгтэй адил. Хэл хязгааргүй бол эдгээр нь таныг ашиглахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй зүйл болж хувирна. Олон хүн хэл хязгаар тогтоохыг бусдаас татгалзахтай андуурдаг учраас үүнээс айдаг. Үгүй гэж хэлбэл бусдад таалагдахаа болно гэж тэд санаа зовдог. Өөрийгөө хамгаалах нь хувиа хичээсэн хэрэг гэж бодно. Гэвч хувиа хичээх болон өөрийгөө хүндэтгэхийн хооронд асар их ялгаа бий. Хувиа хичээх зан бусдын хэрэгцээг үл таамсарладаг. Харин өөрийгөө хүндлэх гэдэг нь өөрийн хэрэгцээг үл таамсарлахоос татгалзах юм. Хаанч очисон бусдын хүндлэлийг аяндаа хүлээдэг хүмүүсийн талаар бодоод үзье. Тэд өөрсдийн хэм хэмжээ, зарчмыг зарлан тунхаглах шаардлага бараг гардаггүй. Харин түүнийхээ дагуу тууштай амьдардаг. Хэн нэгэн тэдэнтэй үл хүндэтгсэн байдлаар харьцвал тайван хэвээр үлдэх боловч яриаг үргэлжлүүлэхээс татгалзна. Хэн нэгэн тэдний цагийг дахин үр ашиггүй зарцуулбал цаашид өөрийгөө тухайн хүнд бэлэн байлгахаа болно.
Тэд өшөө авахыг эрмэлздэггүй. Шаардлагагүй хэрүүл шүүгэн өсгдөггүй. Харин маргаанаар хизээж ойлгуулж чадахгүй сургамжийг үр дагавраар нь ойлгуулах боломж олгодог. Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаануудын нэг нь хайр халамж гэдэг бусдад өөрт тань хязгааргүйгээр нэвтрэх эрх олгохыг шаарддаг гэж бодох юм. Нөхөрлөл, гэр бүлийн харилцаа, эсвэл ажлын орчинд ч зарим хүн хэн нэгэнд санаа тавина, хүнтэй сайхан харилцаатай байна гэдг нь тэдний зохисгүй зан авир бүрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг гэж үздэг. Цаг хугацаа өнгөрөх тусам дотор хоримтлагдсан гомдол чимээгүй хэн нэмэгдэнэ. Нэг хүн нь тасралтгүй өвч, нөгөө нь үргэлжлүүлэн авсаар байдаг учраас харилцаа улам хүнд болж эхэлдэг. Эрүүл харилцаа хязгааргүй золиослол дээр тогтдоггүй. Харин харилцан хүндлэл дээр тогтдог. Хэл хязгаар гэдэг хүн бүрийг өөрөөсөө хол байлгахын тулд босгосон ханд биш. Харин зөв хүмүүсийг дотогш нэвтрүүлж, зохисгүй зан авирыг үлдэхээс сэргийлдэг хаалга юм. Танд үнэхээр санаа тавьдаг хүмүүс таны тогтоосон хязгаарыг үргэлж бүрэн ойлгохгүй байсан ч хүндэтгэнэ. Харин таныг амар амгалангаа хамгаалах бүрд уурладаг хүмүүс өмнө нь хэл хязгааргүй байснаас тань ашиг хүртэж байсан байх нь элбэг. Цахилга баттай хүмүүс цаг хугацаагаа гүнээ эрхэмлэдгийн учир бий. Цаг хугацаа бол эргүүлэн нөхөж болдоггүй цорын ганц нөөц юм. Мөнгийг дахин олж болно. Боломж эргэн ирж магадгүй. Харин таныг үнэлдэггүй хүмүүсийн таалалд нийцүүлэхэд зарцуулсан цаг мөчийг хизээж буцаан авч чадахгүй. Тиймээс үгүй гэж хэлж сурах нь өөрийгөө хүндлэх хамгийн хүчрхэг үйлдэлүүдийн нэг юм. Шаардлагагүй хүсэлт бүрт хэлсэн үгүй таны өөрийн зорилгодоо хэлсэн тийм болдог. Олон хүн хэл хязгаараа илэрхийлэхээс өмнө уучлал гуйдаг. Ямар ч буруу зүйл хийгээгүй атлаа тэд уучлаарай, гэхдээ би чадахгүй гэж хэлдэг. Шаардлагагүй үед байнга уучлал гуйх нь таны хэрэгцээг бусдад төвөг өчрөөлж буй зүйл мэт харагдуулдаг учраас өөртөө итгэх итгэлийг тань аажмаар сулруулна. Ээлдэг зүйлийн ярихад буруу зүйл байхгүй. Гэхдээ ээлдэг байна гэдг нь өөрийн сайн сайхан байдлыг хамгаалахын тулд бусдаас зөвшөөрөл авах ёстой гэсэн үг биш. Таны биеийн хилэмж үг хэлэхээс тань ч өмнө хэл хязгаарыг илэрхийлж байдаг. Өөртөө итгэлтэй алхах, тайван харц тулгарах, эргэлзээгүйгээр тодорхой ярих нь өөрийгөө үн цэнтэд тооцдог гэдгийг тань бусдад илэрхийлнэ. Харин төгссөн сандарсан байдлаар бусдын сайшаалыг байнга эвлэхийлэх нь хүмүүсийг таны хэл хязгаарыг сориход хүргэх нь олонтаа. Өөртөө итгэх итгэл айдасгүй мэд дүр эсгэснээр бий болдоггүй. Харин таны үнцийг өөр хүний хүлээн зөвшөөрлөөс хамаарахгүй гэдгийг мэдснээр бий болдог. Таны хэл хязгаарыг сорих хүмүүс үргэлж байна. Зарим нь үүнийг санаатайгаар хийнэ. Харин зарим нь бусад хүнтэй харилцахдаа тогтоосон зуршлынхаа дагуу л уйлдана. Тиймээс хүчтэй хариу үйлдэлээс илүү тууштай байдал чухал юм. Хэн нэгэн хэл хязгаарыг тань давах бүрд уурлах шаардлагагүй. Харин ижил нөхцөл байдал бүрд нэгэн ижил тодорхой байдлаар хариу өгөх хэрэгтэй. Тайван бөгөөд тууштай хандлага нь таны тогтоосон хэм хэмжээ төр зургийн сэтгэл хөдлөл биш гэдгийг хүмүүс таажмаар ойлгуулдаг. Эдгээр нь таны байнгын зарчим юм. Хамгийн бат бөх хэл хязгаарыг зөрчилдөөн үүсгэхээс
айл эрт бий болгосон байдаг. Тэдгээр нь таны өдөр бүр гаргадаг жижиг шийдвэрүүдээр тогтдог. Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх, төр зургийн хялбар байдлын төлөө үнэт зүйлсээсээ татгалзахгүй байх, хувь хүний өсөлт хөгжлөө хамгаалах, мөн эрч хүчийг тань сорж шавхдаг бус харин урамшуулан дэмждэг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь тэдгээр хэл хязгаарыг улам бат бөх болгодог. Энэ бүхэн эрүүл хэл хязгаараа хадгалах чадварыг тань бэхжүүлдэг. Олон хүн хүндлүүлэхээсээ илүү ганцаардлаа зайдаг учраас эрүүл бус нөхцөл байдалд гацсан хിവэр үлддэг. Тэд ганцаараа үлдэх эрсдэл хүлээснээс өөрийг нь дорд үзэж үн цэнийг нь бууруулдаг хүмүүсээр хүрээлүүлэн амьдрахыг илүүд үздэг. Гэвч жинхэнэ хүч ихэвчлэн ганцаар байх үед төлөвшдөг. Та өөртөөгөө хамт байхдаа тайван байж сурмагц айдас дээр тогтсон харилцааг хүлээн зөвшөөрөхөө болно. Бусдын сайшаал хэрэгтэй учраас бус, харин таны амьдралд үн цэн нэмдэг учраас хүмүүсийг сонгож эхэлнэ. Нэгэн хүчирхэг үнэн бий. Таны тогтоосон хэл хязгаар бусдыг өөрчлөхөөс өмнө хамгийн түрүүнд таныг өөрчилдөг. Дотоод амар амгалангаа хамгаалах бүрд өөртөө итгэх итгэлтэй нэмэгдэнэ. Бусдын залмих, удирдлагын давтгаас татгалзах бүрд өөрийгөө хүндлэх мэдрэмжтэй цаг хугацааны эрэхээр улам гүнзгийрнэ. Таны бүхий л төрх байдал өөрчлөгдөнө. Та хүмүүсийг алдахаас айсан хүний далд цөхрлийг цаашид тийхээ болно. Харин өөрийн нэр төр, эрхэм чанар, төр зүрийн хүлээн зөвшөөрлөөс илүү үнцэнтэй гэдгийг мэддэг хүний тайван итгэлтэй байдлыг өөртөө агуулна. Та хэл хязгаараа тууштай мөрдүүлж эхлэхэд зарим хүн таны амьдралаас гарч магадгүй. Эхэндээ энэ нь алдагдал мэт санагдаж болно. Гэвч ихэнхдээ энэ нь таны хүч чадал бус харин дуугүй төвчээр дээр тогтож байсан харилцаанууд зүгээр л арилж буй хэрэг байдаг. Зөв хүмүүс таныг хянаж чаддаг учраас бус, харин таны хэн болохыг үнэлдэг учраас дэргэд тань үлдэнэ. Хүмүүс таныг дарамтлж, үнэт зүйлсээс тань татгалзуулж чадахгүй гэдгийг ойлгох үедээ тантай өөрөөр харьцаж эхэлдэг. Тэд таны сайхан сэтгэл чин үнэн боловч хязгааргүй биш гэдгийг ойлгоно. Таны төвчээр бодит боловч эцэс төгсгөлгүй биш. Таны инрэнгүй зан ганхашгүй өөрийгөө хүндлэх чанартай зэрэгцэн оршдог гэдгийг мэдэрнэ. Үл хүндэтгсэн үйлдэл үргэлж үр дагавартай байдгийг тэд хүлээн зөвшөөрнө. Та өшөө авахыг хүсдэг учраас бус, харин таны нэр төрийг тохиролцож болох зүйл мэт үздэг харилцаанд оролцохоос татгалздаг учраас тэр юм. Таны хэл хязгаар, дотоод амар амгалан, цаг хугацаа, зан чанартай нь энгийн зүйл мэтээр хүлээн авч болохгүй үнэт эрдэнэ гэдгийг чимээгүйгээр тунхаглана. Эдгээрийг зүгээр л ашиглах бус, харин харилцан хүндлэлээр дамжуулан хүртэх ёстой. Хүний амьдарч болох хамгийн том шоронгуудын нэг нь бусдын сайшаалыг байнга хүсэх хэрэгцээ юм. Энэ нь үл үзэгдэх атлаа өдөр бүр гаргаж буй тоо томшгүй олон шийдвэрийг удирддаг. Ярих ёстой үед тань дуугүй үлдэхийг шаардна. Зүрх сэтгэлтэй нь эсэргүүцэж байхад зөвшөөрөхийг ятгахна. Зөвхөн бусдад гологдохоос айдаг учраас өөр хүн болж дүр эсгэхэд хүргэнэ. Гэвч та
Бусдын алах ташлтын төлөө амьдрахаа болох тэр мөчид юр бусын зүйл тохиолддог. Ихэнх хүн бусдын хүлээн зөвшөөрлийг хөөцөлдөн амьдрахдаа үүнийхээ төлөө ямар үн төлж байгаагаа анзаардаггүй. Тэд өрөөнд хэн байгаагаас шалтгаалan зан чанараа өөрчилнө. Шүүмжлэлээс зайлсхийхийн тулд үзэл бодлоо нууна. Инээдтэй санагдаагүй онгоонд инээн. Бүхий л сэтгэл нь үгүй гэж хэлхийг хүсэж байхад тийм гэж хариулна. Ингэснээр тэд өөрийн мөн чанарыг аажмаар алддаг. Бусдын сэтгэлд нийцэхдээ гарамгай болохын хэрээр өөртөө танихгүй хүн болон хувирна. Бүрэгдээг ажиглаад үзээрэй. Хэрээнүүд түүний өндрийг таашаахгүй байна гэд бүргэд намдаар нисдэггүй. Өөрөөс нь жижиг шуудын үзэл бодлоор зорилго нь тодорхойлогддоггүй учраас улам дээшилсээр байдаг. Харин хүмүүс ихэнхдээ үүний эсрэг үйлддэг. Өөрийн боломж чадамжийн оргилууд тэмүүлэхийн оронд бусдын тав тухайг алдагдуулахгүй тулд өөрсдийгөө доош татдаг. Тэд бусдтай адилхан болохыг өөрийн гэсэн орон зайд харьяалагдахтай андуурдаг. Гэвч жинхэнэ харьяалагдах мэдрэмж таныг үнэн төрхөөсөө татгалзахыг хизээж шаарддаггүй. Өөртөө итгэх итгэлийг мөн олонтаа буруу ойлгодог. Олон хүн өөртөө итгэлтэй байна гэдг нь чанга ярих, ололт амжилтаа гайхуулах, эсвэл бусдаас давуу гэдгээ баталгыг хийлнэ гэж боддог. Гэвч ийм зан авирын цаана ихэвчлэн өөртөө итгэлгүй байдал нүүдэж байдаг. Жинхэнэ өөртөө итгэлтэй хүнд өөрийн үн цэнийг хүн бүрд нотлох хүсэл байдаггүй. Хин нэгэн магтлаа гэд үн цэн нь өсөхгүй. Хин нэгэн таньж мэдсэнгүй гэд буурахгүй гэдгийг тэр ойлгодог. Газрын гүнд бологдсон алмазыг төсөөлөөд үзье. Түүнийг оршин байдгийг хүмүүс мэддэг эсхээс үл хамааран үн цэн нь хിവэрэ байдаг. Таны зан чанар ч мөн адил. Таны үн цэнийг нийгмийн сүлжээний таалагдсан тэмдэглэгээ, магтаал, албан тушаал ахих боломж, эсвэл олон нийтийн хүлээн зөвшөөрөл тодорхойлохгүй. Бусдын сайшаалыг эрэлхийлэхийн аюул нь энэ хэрэгцээ хизээж дуустдаггүйд оршино. Өнөөдөр хичнээн их магтаал хүртсэн ч маргааш дахиад илүү ихийг хүснэ. Алга ташлтанд донтож эхэлнэ. Алга болох мөчөд эргэлзээ төрнө. Та өөрийн чадвар, гадаад төрх, гаргасан шийдвэр, бүр амьдралынхаа зорилгодоо хүртэл эргэлзэж эхэлдэг. Энэхүү сэтгэл хөдлөлийн хамаарал таны аз жаргалыг өөрөөс тань бусад бүх хүнээс шалтгаалдаг тойрогт харж орхино. Харин жинхэнэ өөртөө итгэх итгэл үүнээс өөр. Энэ нь сахилга бат, шудраг зан, өөрийгөө хүндлэх чанараар дамжин чимээгүйхэн өсөж бэхждэг. Өөртөө өгсөн амлалт бүрдээ хүрэх нь үүнийг бэхжүүлнэ. Үнэт зүйлстэй тань нийцэж байгаа учраас гаргасан хүнд шийдвэр бүр түүнийг бэхжүүлнэ. Өөрийн зарчмаас урвахаас татгалзсан даван гарсан сорилт бүр түүнийг улам бат бөх болгоно. Өөртөө итгэх итгэлийг үзэгчдийн өмнө бий болгодоггүй. Харин хинч харахгүй ганцаараа байх мөчүүдэд үтээдэг. Таны хийсэн сонголттой санал нийлэхгүй хүмүүс үргэлж байна. Зарим нь таны хүсэл тэмүүлэл өөрсдийнх нь шалтгаан хойшлуултыг сануулдаг учраас шүүмжлэнэ. Зарим нь өмнө нь таны хэлэх хязгааргүй байдлаас ашиг хүртэж байсан учраас шинэ хязгаарыг тань эргэлзэж сорж магадгүй. Зарим хүн өөртөө сахилга баттай болох зориггүй учраас
таны сахилга батыг хүртэл дооглож болно. Хэн нэгэн дургуутсах бүрд чиглэлээ өөрчилбөл та бүхий л амьдралаа нэг газараа тойрон алхасаар өнгөрүүлнэ. Хамгийн хүчрхэг хүмүүс шүүмжлэлээс зайлсхийх боломжгүй гэдгийг ойлгодог. Та бүхнийг зөв хийсэн ч хэн нэгэн таныг буруу ойлгосоор байна. Хэн нэгэн таныг шүүмжилсээр байна. Хэн нэгэн ямар ч шалтгаангүйгээр танд дургүй хийвэр байна. Хүн бүрийн сэтгэлд нийцхийг хичээх нь салхийг гараараа зогсоохыг оролдохтой адил. Энэ бол боломжгүй зүйл. Бүх хүний үзэл бодол таны анхаарлыг хүртэх албагүй гэдгийг хүлээн зөвшөөрөх мөчид дотоод амар амгалан эхэлдэг. Чулуугаар дүүргэсэн үүргэвч үүрч явна гэж төсөөлөөд үзээрэй. Чулуу бүр өөр хүний танд тавьсан хүлээлтийг илэрхийлнэ. Нэг хүн таныг хизээж өөрчлөгдөхгүй хэвээр үлдэхийг хүснэ. Нөгөө нь мөрөөдлөө золиослохыг шаардна. Өөр нэг нь өөрийнхөө асуудлаас өмнө түүний асуудлыг шийдэхийг танаас хүлээнэ. Та эдгээр хүлээлтийг цуглуулсаар байх тусам таны зам улам хүнд ядаргаатай болно. Харин эцэст нь үүргэвчээ тайлж тавихаар шийдэх үедээ хизээч өөрийн тань өөрийнх ёсгүй байсан ачааг зөөхөд хичнээн их эрч хүч зарцуулснаа ойлгоно. Өөртөө итгэх итгэл, бүтэлгүйтэл хандах хандлагыг тань мөн өөрчилдөг. Бусдын сайшаалыг эрэлтгийлдэг хүмүүс бүтэлгүйтлийг өөрийгөө хангалтгүй байгаагийн нотлохоо гэж үздэг. Учир нь тэд бусад хүн юу гэж бодохоос айдаг. Харин өөртөө итгэлтэй хүмүүс бүтэлгүйтлийг мэдээлэл гэж хардаг. Тэд бүтэлгүйтлээс суралцаж, үйлдэлээ засаж урагшилсаар байдаг. Тэдний мөн чанар бүрэн бүтэн хിവэр үлдэнэ. Учир нь өөртөө итгэх итгэл хизээч төгс төгөлдөр байдал дээр тогтож байгаагүй. Бусдад буруу ойлгогдсон ч тайван байж сурахад асар их эрх чөлөө оршдог. Хүн бүр таны алсын харааг ойлгохгүй. Хүн бүр таны өсөлт, өөрчлөлтийг үнэлэхгүй. Зарим хүн зөвхөн хянахад хялбар байсан хуучин төрхийг тань л таашаадаг. Та өөрчлөгдөж эхлэхэд тэд таныг хүндий, бардам, эсвэл хувиа хичээсэн болсон гэж буруутгах магадгүй. Гэвч үнэн хэрэгтээ та өөрийнхөө хэн болохыг илүү шударгаар хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэхүү үнэнч шударга байдал нь хүчрэхэг оршихуйг бий болгодог.